Мандах сургууль нь 2023-аас 24 оны хичээлийн жилээс эхлэн ажлын байран дээр суурилсан сургалтыг зохион байгуулсаар ирсэн. Уг сургалтын онцлог нь их сургууль, оюутан, ажил олгогч нарын хамтарсан сургалтын загвар юм а. Өөрөөр хэлбэл 4-р түвшинд суралцж байгаа оюутнууд маань өөрийн эзэмшиж буй мэргэжлэр аж ахуйн нэгжлэр 4-8 сарын хугацаатай цалинтай дадлагжиж хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Мандах их сургуультай 2023 оноос нийтдээ бид нэр 4 удаагийн дадлагын хөтөлбөрөөр 110 гаруй оюутнуудыг бол бэлтгээд байна. За энэ хугацаанд бол эдгээр оюутнууд маань яг банкны маань үндсэн ажилтан шиг бонус, цалин, за бусад хөнгөлөлт хангамжууд, сургалт хөгжлийн хөтөлбөрүүд, за нийтдээ бол нэг 30 гаруй сая төгрөгийн сургалтанд хамрагдсан байдаг. Намайг үзэх өгдөг Мандах сургуулийн санхүү банк хөтөлбөрийн 4-р дамжины оюутан. Уг хөтөлбөрт хамрагдсанаар их сургуулиудаа төгсөөд ажлын байран дээр дагалдангаар бус үндсэн мэргэжлэнгээр ажиллах боломж нэгдэж байгаа нь даваа талтай санагдж байгаа. Оюутан байх хугацаанд тухайн ажлын байран дээр ингээд сургаад тасгаад маш олон зүйлийг ингээд сурах боломжийг олгодог гэж боддог. Тэгээ манайхаас хамтарсан хөтөлбөрөөс 20 гаруй хүүхэд ажиллаж ирсэн. Түүнээс одоогийн байдлаар бол яг үндсэн ажилтнаар 2 хүн ажиллаж байгаа. За би анх Түмэн тоног компанид ажилд орохдоо 4-р курстын Мандах их сургуулийн ажлын байранд суурилсан сургалтын анхны хөтөлбөрөөр орж ирсэн. Одоо Түмэн тоног компанид маркетинг борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Тэгээ энэ хөтөлбөр манаас амжилттай явж байгаад маш их баяртай байна. За өнөөдрийн байдлаар бол Голомт банк маань 2800 ажилтнтай. За эдгээр ажилтнуудын 9 гаруй хувь нь эсвэл 10% нь бол Мандах ихтэй сургуулийг төгссөн хүүхдүүд ажилтнууд байгаа. Тийм болохоор сургуультай өндөр амжилт хүсье. Энэ хөтөлбөрт оролцож байгаа оюутнуудаа бас талархал илэрхийлж өндөр карьерийн амжилт хүсье. Тэгээд ажлын байрны суурилсан сургалтын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн Мандах их сургуулийнхаа хамт олон баярлалаа. Энэхүү ажлын байранд суурилсан сургалтанд шаардлага хангацсан аж ахуйн нэгж байгууллага бүхэн нээлттэй оролцох боломжтой юм а.